Ерийн малчны хотноос ертөнцийн дивжээнд гаргасан ерхөг найгсан талаас 9 гаригт хүргэсэн багш та хүүхэд шөөгсөн их өргөөний эзэн юм багш та хүсэл дэлгэлсэн ирээдүйн замын их юм. Чихтэй даавуугаар зүлгсэн тод хар самбар дээр чихнээ яруу гიშгийг цагаан цэр дээр бичсэн чимэг болгон хайрлагдсан Монгол гэдэг нэрийг цээжит зүрхний толтод гэгэн гэрлэр сэлсэн эрдмийн түлхүүрч багштайгаа эхэлж учирсан минь назтай эрдмийн хайгуулч танхимдаа зэхэлж суусан минь золтой. Өвлөөр ногоон гацуур сүлд модны чимэг гэж өнгийн олон амьтад сүж түүний дагуул гэж 2 оны солилцол дээр цагаан сахалтай өвгөн хойчийн олон багчуул захиас бэлэг өгдөг гэж аглаг хөдөөгийн сургуульд анх багш минь заасныг ангаан гайхаж явсан алдраа насаа мартаагүй би. Ахмад үеийн багш нарт хийхгүй ажил гэж байгаагүй. Хөгжим барвал дуучин, клуб точвол жүжигчин, багт харвал ухуулагч, байшин барвал инженер, бүлээрсэн хүүхдэд эмч, бүрлэгсэн дайсан шүүгч, хийдийн лам нарт аян, нийтийн соёлд уянга. Тэнд комиссар хөхөөд тоглоод цэцэглэж явсан нас тэднийх хүмүүн төрлөختөн задраа цагааны аянд хөл нийлсэн бүжиг тэднийх хуучин бүдүүлгийг харнаа гэд зүтгэж явсан үе тэднийх хорсгол соёлыг дэлгэрүүлнэ гэд шамдаж явсан цаг тэднийх их шигт хайрцгийн пянзан дээр ичин хорлоог дуулуулж байсан юм цэрэн хүүхний намтар туужийг цэндийн хүүтэй бичилцэж явсан юм агаар бодан нэгтлэн гийгүүлсэн багшийн сургуулийг дуудуулж явсан юм 10 жилийн 1-р сургууль сурагч Гамбатыг элсүүлж байсан юм дайны жил их сургуулийн анхны довжоог эвэлцэж явсан юм даяар талдартай шилэн оройд нь алтан нарыг залалцаж явсан юм. Ахмад үеийн багш нарт очоогүй газар гэж үгүй. Тэнгэр багандсан алтан хавцал бүхэн танин, тэлмэн цэнхэр хөвсглийн долгио бүхэн танин, галбын шаргал манхнууд гандирсын зэрэглээндээ тольдно. Атас Чингисийн нуруу аргамаг холонтойгоо тосно. Бор цонжийн говийн болжмор царцаа шаргин, боргоо мөнгөн орхны босоо хүрхрээ шаагна, халахын таван өндөр харуулдан байж сарвчлан хан хинтийн оргил ялбалцсан байж үндэлснэ. Буурийн цэнхэр долгио бодол дунд долгилно хайрын мянган үгсийг хайлан байж торлцсон. Ахмад үеийн багш нарт очоогүй газар гэж үгүй. Ахмад үеийн багш нарт ороогүй айл гэж үгүй. Хөгшин хөвөө ялгаагүй бичиг үсэгт сургаж хөдөөгийн уул талаар бэлгийн номыг дэлгэж ангайлгаж барьсан хайчиг А үсгийг сарайлгахт нь ацаг шүдийг нь зөвтгөж арга номд нь оруулсан. Бэрч гүйцсэн гар шиг Б үсгийг морилгахт нь бих үзгийн засаж бэлэг оюун заасан өвөлбөр зүгээс үндэсний соёлд дэвшүүлж үржүүлэхийн хүрднээс үнэмлэхүйн тоололд хүргэж төмөн бодис хувилахын ухаан түүх газар зүй амтан судлал заагаагүй юм гэж багшд үгүй заалгаагүй сурагч гэж хаанч үгүй. Очир оюуныг нэгдүүлж нүд оруулсан шидтэн бартаа замыг таниулж гэгээ харуулсан ачтан холын далай зорьсон горх бүхний их билээ хорвоо дургах цэцэгсийн гойд үржилт хүрсэн билээ. Бөмбөрцөг дэлхийн арвинж бидний оюунд багтсан сургуулийн гэгээн цонхоор бүхий л ертөнцийг харсан зүс үзээгүй найзтайгаа энд бид танилцсан зүрх сэтгэлээ нээлцэж эрдмийн тэнгист сэлсэн. Ийм дэвтрээ нээхэд ангийн багш минь санагдана. Дүүрэн яриасан тооноос сургуулийн жил минь нургана. Шинэ үеийн багш нарт шимтгэхгүй эрдэм гэж байхгүй, шинэ үеийн багш нарт шамдахгүй цаг гэж байхгүй. Орчин үеийн мэдхээр оюунаа ямагт тордно, одонд хүрсэн хөгжлөөс ой ухаанаа тайлтна. Төгсөлт бүхний ширээн дээрээс 10 дахь хаврыг дуулуулж байгаа юм. Төвлөр номын хуудсан дундаас алдрын одыг гялбуулж байгаа юм. Жил бүрийн ногоо адил хавар болгон залуусыг тодруулна. Намар бүрийн ургац адил бэлгийн тариа эндээ сургуулна. Өргөн сэлэнгийн хөвөөгөөр холыг зорьсон залуус өртөө замыг дайран галт эргээр довтлохдоо багш сургууль хоёроо дурсан дуулна. Байгаль мөрний долгион дээр сэтгэл юугаа сэлнэ. Эрдмийн олон шавнар нь эрдэнсийг бүтээх үйлчин юм. Ардын олон багш нар нь авиасыг тордох тариаланч юм. Гэрэлт эрдмийн тэнгэр гэгээн оюуны тэнгис гэрээс дуудсан хөтөч гараас хөтлсөн замж багш гэж дуудахад ардын үрсийн оюунд төмөн цэцгэс дэлгэрнэ. Багш гэж нэрлэхэд алаг зүрхний гүнд төвлөр баяр аргилнаа.
Түмэн багшийн бомон шавнар түүхт орныхоо булан бүр чамд нь Түмэн багшийн бомон шавнар төрөлх хөгжлийн булаг бүхнийг тэтгэн. Уран гартай инженер, дуран хараатай эрдэмтэн, үхлийг буцаадаг эмч, үзлийг хамгаалдаг элч, мэрэгжилтэн бүхнийг та төрүүлсэн, мэдлэгийн уурхайг та нээсэн. Жор найруулагчаас зохиолчийн хүртэл та төрүүлсэн, жолоочоос жолоодогчийн хүртэл та төрүүлсэн. Хувьсгалчийн соёлын гэгэн нарны цацраг, хувьтай өнөөдрийн үрсийн гэрэлт оюуны тайлбар. Багш та алган дээр од тавьдаг шидтэн, багш та амьдралд оч харуулдаг хүчтэн. Ус мөрнийг далайд нүдээд байрандаа өвддөг уус юм та, тус бүтээж дайныг тэтгээд хариу нэгтэггүй өглөгч юм та.